За сайн байцгаана уу монголчуудаа. За монголчуудаа бид нарыг нөгөө тамийн тогооны монголчууд гэж хэлдэг яг үний юм байна. Гэхдээ сая нэг хэдэн татврын албаны дунд тушаалын турган дарга нар Дубай яваад ирсэн чинь тэд нарыг барьж итгэнэ тий. Ингэж болохгүй шүү дээ монголчуудаа. Тэд нар чинь бас ардаа амьдралтай өөр хүүхэдтэй амьдрах гээд ажиллаа хийгээд явж байгаа хүмүүс. Тэгээ нэг боломж олдсон дээр нь нэг Дубай яваа туршлага судлаад юм үзэж хараад амраад ингээд ирийгээд явсан юм байна л дээ. Тэгсэн чинь тэднийг одоо бараг л байж болохгүй юм хийцэн юм шиг ингээд дайраад бүр одоо бараг барьж идлээ монголчуудаа. Үний чинь тамийн тогооны үлгэр гэдэг байхгүй юу да. Хэдэн хурган дарганаар яваал үз. Ямар сардаа нэг явж байгаа биш хөөрхий 3-4 жил ажил хийгээд тэгээ нэг удаа одоо бас явж гин штэ. Гэхдээ болон штэ тэд нар хөөрхий явг л дээ. Тэд нарыг одоо явсан гэд Монгол улсэр нь яатсан тий. Тэд нар ч хөөрхий цалин ямар үйлээ. Тэгээд нөгөө нэг татвар цуглуул гээд баахан ажилуулаад улс орон ч мөнгөгүй байгаа цалин балингаа нэмнэгээл чадахгүй байгаа хэдийгээ татврын албаны хэдийгээ бүр ингээд үнэхээр одоо моринохоо шиг л ажилуулж байгаа шүү дээ. Тэгээ нэг удаа Дубай яваад эргэлдээ. Дубай гэдэг чинь Арабын нэгдсэн Эмиратын одоо үнэхээр хөгжиж байгаа хот шүү дээ. Тэнд бол одоо татврын дарамт марамт гэж байхгүй шүү дээ. Татврын диваажин шүү дээ. Мэргэжлийн хүмүүс тэнд очиод тэрийг хараад үзээд бас эргэлдээ. Юу нь болохгүй байгаа юм бэ? Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн та нар энийгээ болчул яасан юм бэ энэ ч одоо. Заавал тэд нар дүү ингээл дайраал ингээл болохгүй штэ эн чинь. Тэд нар чинь өөрхий ажил хийж байгаа төрийн албан хаагч шүү дээ. Цаана ажил амьдрал гэр бүл үр хүүхэдтэй хүмүүс штэ. Чин улс даяар тэд нар одоо лүү дайраал гүйж үр хүүхэд нь ч гэсэн одоо юу гэж бодох юм. Та нарын ах дүү нар тэнд байвал та нар таг л байгаа штэ. Ашгүй миний ах яваад ирлээ гэж миний дүү яваад ирлээ гэж баярлалаад сууж байгаа шүү дээ. Гэхдээ том дарга нарын тансаглалыг л анхаарах ёстой болохоос дунд тушаалын дарга нар одоо нэг удаа Дубай явсан. Энэ бол нэг тэгж одоо улс үндэснээрээ дайраад үзээ ядаад авах юм биш шүү. Томоор хард сэтгэе. Тэ энэ хэвлэл мэдээллийнхэн та нар тэр том компаниуд оюу толгой, таван толгой энтертэй нөгөө хаалтын гэрээтэй шүү дээ. Тэгээ тэд нар дүүгээ дайрч чадахгүй том дарга нар руу дайрч чадахгүй. Тийм болохоор нэг дунд тушаалын дарга нар руу дайраад юу гэсэн үг юм бэ? Шудраг байл да. Хөгжийг үл эн чин томоосоо эхэлдэг байхгүй юу да. Тэдний тансаглал тэрийг очиж шалгалтаа. Тэд нар чин баг нэг ширээ, нэг дайлах цайлга нь энэ нэг 10 хүний Дубай явах ирэх зардлаас их юмар тансагладаг гэж байгаа шүү дээ. Түүнийг 10 хүн яваад ирээ үсттэй. Энэ монголчуудаа ингэж болохгүй шүү дээ. Ингээд дэвд Монгол ерөөс хөгждөггүй байхгүй юу? Та нар тэр дээгүүрээ тэр том дарга нараараа оролдоо. Жижиг юмар битгий оролд. Бүр сэтгэл санаа сонирн болгоод. Тэгээ сонирн болохоороо би Пят Ойзер гэдэг 5 нуур гэдэг арх уучих гэдэг юм аа тий. Одоо бас л уухаас та нар хүн сонирн болгочих юм аа. Тий. Энэ жинхэнэ шүү. Тий. 5 нуур гэдэг Сибирийн арх. Хамаа ахгүй сайн арх. Би чинь сайн юм уу шүү дээ тий. Тэгэхээр ийм жижиг сажиг юмар ордож хэдэн хүмүүс рүү дайрч тэднийг арга хэмжээ энэ төр ахуулж сонирн болгоулж тий гэр бүл үр хүүхэд нь энэ төр сонирн болж байгаа шүү дээ энэ монголчуудаа. Энийг болилтоо тий хүний намаа хүртэр ингээ бас сэтгэл сонирн болгоод бас эртээ нөгөө баяр цагтын хулгайчийг би лоосчинг нөгөө 65 тэрбум төгрөг оюутлогоогоос авсан байна лээ нөгөө хоол моолыг хийгээд тэр нөгөө оюутган хууль батлсны дараа гээ тэрийгэ хэлэхдээ бас сэтгэл сонирн болоод бас нэг юм Пят Ойзер гээд арх уудсан. Тэр шиг намайг бас үгүй юм болгоод байл дээ. Тэр төмөр том одоо тэр сэтгэж том дарга нар лугаа дайр дээрээсээ доошо хариуцлага тооцсон дээр бахоо.